Сак видео үзүүлж байна. Хар гаргийнхан гэж үнэхээр байдгүй. Хар гаргийнхан үл таних нисдэг биет олон зууны турш хүмүүсийн ургуулan бодохыг хөргөсөр ирсэн. Хар гаргийн иргэншлийн сэдэв зөгнөл зохиолчдын дуртай сэдвийн нэг билээ. Гэхдээ хүмүүс бодит амьдрал дээр хар гаргийнхантай үргэлж тулгарсаар байдаг гин. Зарим хүмүүсийн ярьдаг зүйл санаанаасаа зохиосон байдаг гэдэг нь үнэн. Энэ удаагийн нийтлэлдээ хар гаргийнхантай таарсан болон тэднийг харсан тухай хүмүүсийн баримтуудыг орууллаа. Хар гаргийнхантай холбоо тогтоосон гэдэг санаанаасаа зохиосон зүйл үү? Эсвэл үнэхээр бодитов? 1. Оросын холбооны улсын Петрозаводскийн тэтгэврийн өндөр настан Марфа Игоровна гэрийнхээ хөрөгчөнд 2 жилийн турш хар гаргийн хүний цогцыг хадгалж байжээ. Энэ эмэгтэй шинжлэх ухааны академийн Петрозаводскийн салбарт хандан мэдэгдэхдээ 2 жилийн өмнө түүний ногооны талбайд үл таних нисдэг биет унсан. Хачин жигтэй дуу гарахад хашаандаа гарч харвал хумигдан улаасч хайлсан нисдэг төхөөрөмж бас хажууд нь хүн дүрс дамтны цогц байсан гэж хэлжээ. Энэ хүн дүрсдийн биеийн урт 60 см орчим, том толгойтой, нүдэн бүлтгэр. Гаднаасаа хүн загас хоёрын дундах гэмээр амтан. Марфа Игоровна эрх баривчдад энэ талаар хэлэхдээ энэ амтан гадуураа сансрын скафандртай байсан гэж мэдэгдсэн байна. Харин тэрээр уг амтны тухай олон хүнд хэлэлгүй цогцгийн гялгар уутанд боогоод хөрөгчөнд хийсэн байна. Мэргэжлийн хүмүүс энэ бүгдийг хэнэгний хүний хий хоосон нариган байж магадгүй хэмээн болгоомжилдог хэдий ч өндөр насны хэлсэн мэдээлэл үнэн байхыг үгүйсгдэг. 2. 2011 оны 4-р сард 2 хүн Сибирийн ойн цасанд хар гаргийн хүний цогц олсон гэж мэдээлэл хийжээ. Тэд эрхүүгээс холгүй үл таних нисдэг биет илрүүлснээс болж дээрх цогцыг юучгүй түлэгдсэн гэж мэдэгдсэн байна. Гэтэл эцэстээ өнөөх хар гаргийн гээд байгаа хүн талхны зөөлөн хэсгээр хийж дахианы арьсанд боосон бүтээл болж хуурчээ. 3. 1995 онд Рэй Сантилиг эгч нь 1947 онд үл таних нисдэг биет илрүүлсэн тухай Росвеллийн үйл явдлын видео бичлэг байгаа хэмээн мэдэгджээ. Үүнтэй хамт хар гаргийн хүнд задлан шинжилгээ хийж буй кадрууд ч байгаа гэв. Харин 2006 онд түүний бичлэг үйл явдал ийм байсан байж магадгүй болохыг сэргээн босгосон хуурамч бичлэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажээ. 4. 2004 оны 2 дугаар сард Английн Дюрхэм хотын нэгэн байшингийн ногооны талбайд нэгэн үл таних зүйл олджээ. Гэрийн эзэгтэй хашаан дотор нь зулбсан хүүхэд мэт дүрстэй зүйл байгааг олж хараад цагдаа дуудсан байна. Цагдаа нар мэс засалж имж, шүүх эмнэлгийн ажилтан паранормал үзэгдлийг судалдаг мэргэжилтнийг дууджээ. Эцэст нь энэ юм аимшигын киноноос сэдэвлэн хийсэн тоглоомын дэлгүүрийн бараа болж таарсан гэнэ. 5. Тайландын Бангкокоос холгүй хой зүгт оршдог тус сүмд Нари Помфей хэмээх мумийн хадгалагддаг. Эдгээр үл таних 2 цогцыг шилэн хоргонд хадгалдаг ажээ. Сөсгтнүүд эдгээр цогцыг буддын домогт үлгэрт гардаг Фэй хэмээх амьтны хэмээн итгэдэг байв. Нэгэн домогт жимсний оронд өөрөөсөө эмх үстэй их эд шидийн хүчтэй жижиг жимсийг Фэй бүтээдэг шидэт мод байдаг тухай өгүүлдэг. 6. 1917 онд 2 бяцхан охин цэцэрлэгт тоглож байгаад дараа нь гэртээ ирэхдээ жижиг хүмүүс байгаль дээр жинхнээсээ байдаг гэдгийг нотолсон фото зураг авч иржээ. Харин 1970 онд дээрх 2 охины нэг болох тухайн үед өндөр насыг зоогolсон Элси Райт Коттинглийн химээгддэг фото зураг хуурамч. Тэдний жижиг хүмүүс картон цаасаар хайчилж хийсэн дүрснүүд байсан гэж өөрийн амаар тайлбарлсан байна. 7. Фэйгийн бие олдлоо хэмээх шууган 2007 оны 4-р сарын 1-нд Лондонд дэгджээ. Үнэн дээр Лондон хотын дуран аваа ашиглан хиймэл дүрс хийдэг дизайнер Дэн Бэйнс Фэйгийн биеийг урлсан байна. Тухайн үед олон мянган хүмүүс Фэйгийн биеийг жинхэнэ гэж итгэж байсан. Гэтэл хожим дизайнер өөрөө хуурамч гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Дараа нь үүнийг 300 фунтээр интернет дуудлага худалдаагаар зарсан түүхтэй. 8. Энэ бол Монтаукийн аимшигт амьтан. Эрдэмтэд үүнийг ямар амьтан гэдгийг тогтоож чадаагүй. Монтаукийн аимшигт амьтан 2008 оны 7 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркоос холгүй орших Монтаукийн ойролцоо наран шарлахын газраас олджээ. Дур жинхэнэ эсвэл хуурамч гэсэн янз бүрийн онол таамаг гэмээр зүйлүүд олон гарч байлаа. Жишээ нь энэ бол хиймэл зөөлөн эдээр сайтар бүтээсэн хулх зүйл гэж байхад
өөр нэг нь мутант маягийн элбэнх гэх жишээтэй. 9. 1967 оны 10 дугаар сарын 20-нд Рожер Паттерсон, Роберт Геймлен нар Йети цасны хүнийг хальсанд буулгаж авлаа хэмээн мэдэгджээ. Олон жилийн дараа Паттерсны найз Боб Хейрнимус өөрийгөө энэ хальсан дээр багт наадамд цасны хүнийг дуурайн хийсэн өмсгөл өмсөөд зураг авахулсан хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. 10. Калифорни мужийн Мэти Уитен, Рик Дайер нар 2008 оны 8 дугаар сарын 15-нд Жорж муж руу аялах үеэр Йети цасны хүний амьгүй биеийг олж харсан хэмээн мэдээлжээ. Хожим нь энэ амьтан хиймэл арьсаар бүрж, нүрийн цасаар зөөлрүүлж хэвлэж, эрзэнээр хөл хийсэн болж таарсан байна. 11. Өсвөр насны хүүхдүүд Аргентины Салт хотын гудамжаар сэлгүүцдэг амар одоо хүний видео бичлэг өөрсдөө авсан хэмээн амбулаалтан хэлж байлаа. Дараа нь хэдэн зургууд нь хоорондоо агуулга хэмжээгээр зөрөлдөн хуурамч гэдг нь тогтоогдчихэ. 12. Зураг дээр 1869 оны 10 дугаар сарын 16-нд Нью-Йоркийн ойролцоох фермер Уильям Ньюэлийн эдлэнгийн талбайд 10 фут, өөрөөр хэлбэл 3.5 м өндөр Кардиффийн авраг хүн хэмээх хүний чулуун хөшөөн баримл байна. Хожим нь чулуун хөшөөн баримлыг Жорж Холл бүтээж жилийн өмнө уг газарт булсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. 13. Шинэ үндэстэн сонины мэдээлснээр энэхүү авраг арга яс Бангладеш 2014 онд Саудын Арабиас олджээ. Дараа нь энэ зургийг фотошопын аргаар хийж Bort1000.com сайтын зарласан фото зургийн үзэсгэлэнт тавьсан байна. 14. 2010 оны 2 дугаар сард фото зурагчид Нофолкийн салхин термин дээр өөрөөсөө ногоон гэрэл цацруулж буй объектын зургийг авч чаджээ. 57 настай фото зурагчин Питер Рай хуанлын зураг бэлтгэхийн тулд Dawnham Market Stainerville термээс холгүй зураг авч байхдаа үүнийг ажиглаагүй байна. Харин дараа нь бэлэн болсон зургнуудаа харж байтал дээрх хачин зүйлийг олж илрүүлжээ. Энэ үед нөгөөх ногоон гэрэл цацруулсан объект термин дээр дахин гарч ирсэн байна. Түүнийхэр бол энэ яхарахгүй үл таних нисдэг биет мөн байлаа.